Сар шинийн баяраар ард иргэдийнхаа төлөө төгжрлгүй байлгахын төлөө чин сэтгэлээсээ зорин ажилласан. За мөн одоо аюулгүй, аваар ослгүй, за гэмтэл бэртэлгүй, аль болох хурданч түргэн шуурхаа 103 түргэн тусламжийн төв, бусад эмнэлгийн байгууллагууд ажилласан нийт төрийн албан хаагч нартаа нийт төлөөлөгч нарын нэрийн өмнөөс бас баярсан талархснаа илэрхийлье. Тэр дотроо төгжрлгүй шинэлэх бас энэ боломжийг олгож өгсөн. За нийтдээ 730 мянган автомашины замын хөдөлгөөнд шинийн нэгэнд оролцож түүхэндээ одоо анх удаа хамгийн өндөр автомашин оролцсон тоо болсон байна. Ер нь манайх бол 604 мянгаас дээш гарч үзээгүй. 530 мянга дээр ирэхээр бол тэг зогсчод байдаг. Тэгтэл 730 мянган машин одоо замын хөдөлгөөнд оролцсон тохиолдол гарсан ч гэсэн одоо тэгжрлийг бол одоо тэг зогсолтгүй бас зохион байгуулж ажиллалаа. За үүний одоо хамгийн гол учир шалтгаан нь бол яалтчгүй одоо иргэд аж ахуй нэгж төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа бодит үр дүнгээ өгч авч зогсоолуудаа бүгд одоо өөрсдийн сайн дураараа нээж өгсөнтэй салшгүй холбоотой. За сургууль цэцэрлэгийн байгууллагууд бүгд автомашины зогсоолоо бүрэн нээж өгсөн. Машин зогсоох боломжтой талбайгаа бүрэн нээж өгсөн. Цагдаагийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ түүхэндээ анх удаага өөрсдөө иргэдтэй бас энэ зогсоолын талбайг нээж өгсөн байна. Улаанбаатар хотын одоо хэрэгжүүлж ажилтдаг гэрээт 50 одоо байгууллагууд 50 байршилдах авч зогсоолууд бүгд шинийн одоо бүтэн сайн өдрийг дуустал шинийн 5-ны хүртэл үн төлбөргүйгээр иргэдтэй бас нээж өгсөн нь бас энэ талд одоо давуу байдлыг одоо бид бүхэнд олгож өглөө. Нийт одоо 24 мянган иргэн аж ахуй нэгж байгууллагууд энэ хөдөлгөөнд оролцож 2400 байршилд одоо энэ авч зогсоолыг нээж өгсөн гэдэг ийм одоо тооцоо судалгаа гарсан байна. Энэ авч зогсоолууд бол цаашдаа Улаанбаатар хотын төгжрлийг бууруулахад ямар бодит үр дүнд авчрахыг бас бидэнд харуулж байгаа. Тийм учраас зогсоолыг нэмэгдүүлэх тал дээр бид ажиллаж чадвал Улаанбаатар хотын авто замын төгжрлийг бас бууруулж чадах юм байна гэдгийг бидэнд харуулж өгсөн. Тэгээ энэ бүхний ард байсан иргэд аж ахуй нэгж байгууллагадаа дахин талархсан баярснаа нийт иргэдийн төлөөлөгчдийн хурлын хамт олон энэ хуралдаанд оролцож байгаа алба багш нарынхаа нэрийн өмнөөс бас баярсан талархснаа дахин илэрхийлье. За цагаан сарын хүртэлх хугацаанд бол аж ахуй нэгж байгууллагууд бөөний худалдааны төв уртсгсан цагаар ажиллах энэ боломжийг иргэддээ нээж өглөө. Худалдаа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд хүртэл одоо өөрсдөө маш сайхан урайлахын хүлээж авч 1 цагаар 2 цагаар за шөнийн 12 цаг хүртэл ажиллаж байгаа ч одоо аж ахуй нэгж байгууллагууд гарсан. За тэр дотроо өөрсдийнхөө санаачлахаар яг өөрсдийнхөө худалдааны төвийн яг дэргэд байгаа авч зогсоол хийх боломжтой талбаануудыг бүгдийг хувийн хөвшил өөрсдөө мөнгөө гаргаад түрээсэлж иргэддээ үн төлбөргүйгээр үйлчилсэн. Тэгээ энэ бол бас одоо уртсгсан цагаар ажиллах нь бол цаашдаа бид нэр жилийн энэ төгжрлийг бас шийдэхэд бол их том давуу тал болох юм байна гэдэг бол бидэнд бас их том харуулсан энэ боломжийг олгож өгсөнд бас баярснаа илэрхийлэх ёстой. Дээр нь энэ уулзууруудад тээврийн цагдаа нэг 400 гаруй албан хаагч зогсдог. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас цалинжуулаад 319 албан хаагч ажиллаж байгаа. 319 үлээ зам дээр гарч зогссон. Нийтийн хэв журам болон нийслэлийн цагдаагийн байгууллага бусад бүх байгууллагуудаас одоо 300 гаруй албан хаагч аваад нийтдээ зам дээр 1080 албан хаагч зогсож байгаа. Хүний хүчээр замын төгжрлгүй яаж болгодгийг бэ гэдгийг бас бодит байдал дээр биднэрт харуулсан. 9 сарын 1-нд энэ зохион байгуулалтыг туршсан үр дүнгөө өгөөд 9 сарын 1-нд төгжрлгүй болсон. Цагаан сарын үеэр энэ одоо зохион байгуулалтаар шинэ менежментийг хийж өгөөд яг энэ одоо чиглэлд нь тээврийн цагдаагийн албатай хамтарч энэ ажлыг зохион байгуулад ингээд төгжрлгүй байлгахад бодиттой бас үр дүн бас авчирсан гэдгийг бас энд онцолж хэлье. За Хоёрбаатар төлөөлөгчийн гаргасан, Төмөртөмөө төлөөлөгчийн гаргасан 103 түргэн тусламжийн төв дээр үйл ажиллагаа эрхлэх энэ одоо менежментийн өөрчлөлт хийх юм ажлын хэсэг гараад, баг гараад за манай төлөөлөгч нар идэвхтэй сайн ажиллаж байгаа. Нийт 20 минутын дотор түргэн тусламжийн үйлчлэгээ өгдөг тохиолдол нийт тохиолдлын 61%-ийг л эзэлдэг. Өөрөөр хэлбэл 39% нь бол түргэн тусламжийн үйлчлэгийг 20-с дээш минутын дараа авч ийн гэсэн. Энэ хооронд нэг бол амнаас эрсдэх, эсвэл эрсдэл бий болох, эсвэл өөрсдөө машина бариад, эсвэл одоо унаад хэрэг олоод өөрсдөө одоо эмнэлэгт очиж тусламж үйлчлэгийг авдаг энэ тохиолдол байсан. Тэгээ энэний ард ерөөсөө л 2 том асуудал байна. Нэг нь автомашины хүрэлцээ байхгүй. Нөгөө нь хүний нөөцийн бололцоо байхгүй. Өөрөөр хэлбэл ажиллах эмч, машин барих жолооч байхгүйгээс болоод энэ ажил явдаггүй байсан байна. Ингээд дүүргүүдээс бид нэр 5 машин 10 баг нэмж гаргаж өгөхөд 7 хоногийн дотор 61% та очдог байсан үйлчлэгээ 68% болтлоо өссөн. Цагаан сарын үеэр бид нар 68% та 20 минутын дотор түргэн тусламжийн үйлчлэгийг үзүүлсэн.
цаашдаа бид нар автомашины тоог нэмэгдүүлэх юм зайлшгүй шаардлага байна. Тэгэхээр энэ асуудлыг болвол одоо энэ бас төсвийн асуудал дээр оруулж ирнэ гэдэг ийм хүлээлттэй байгаа. Тэр нь хүний нөөцийн хувьд бол учир дутагдaltaй. Цалин хөлс, нийгмийн баталгаа зөндөө олон асуудлууд байна. Ер нь бол түргэн тусламжийн төв бол орхисон салбар юм байна. Хурлын зөвлөлийн хуралдааныг тэнд хийсэн. Цаашдаа бид нар энэ их сургууль, анагаахын их сургуулийг төгсөж байгаа энэ эмч нарыг түргэн тусламжийн төвд ажилуулад 5 жилээс дээш хугацаанд доктортой ажиллавал бид бас дотоод болон гадаадын их сургуульд резидент хийх боломжийг нь олон улсын байгууллагатай хамтарч үн төлбөргөөр хийгээд явах юм бол энд хүний нөөцийн боломж олцоо сайжирна. Тэгвэл энэ түргэн тусламжийн үйлчлэгээний төв энэ жилдээ багтаагаад 20 минутын дотор 100% үйлчлэг өгөх юм боломжтой гэдэг ийм бас тооцоол хийж байгаа. Тэгээ энэ ажлыг Хоёрбаатар төлөөлөгч болон Төмөр Төмөө төлөөлөгч, хурлын зөвлөл, нийт одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нартай хамтраад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчдөг хамтарч энэ ажлыг зохион байгуулах бүрэн бололцоотой гэдэг бас энэ онцлж хэлье. Тэгээ ойрын хугацаанд 9 дүүргийн одоо нийт эрүүл мэндийн байгууллага за мөн одоо 103 түргэн тусламж үйлчлэгээний төв нийслэлийн эрүүл мэндийн газар гээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч нартай хамтраад бид олон улсын хэмжээнд яаж менежментийн шинжилэл хийх бололцоотой вэ гэдэг талаас нь бас ажиллаж байгаа гэдэг бас энд онцлж хэлье. За сүүлд нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нэг зүйлийг иргэдтэй бий болгож өгж байгаа нь аваар ослохгүй явган хүний зам дээр чөлөөтэй зорчих боломжийг бид бий болгож өгөх ёстой. Скутер мопедны болоод яг явган хүний зам дээр хүүхдээ тэврээд явж байгаа хүүхдээ гэмтээдэг настай өндөр настай хүмүүс хөл гараа хуглуулдаг. Энэ байдлыг таслан зогсоохын тулд явган хүний зам дээр скутер явуулахгүй гэдэг ийм одоо урьдчилсан амлалтыг иргэдтэй өгсөн. Тэгвэл автозам дээр явах болцоог нь бид бас олгож өгөх шаардлагатай байна. Тэр энийг бол бас энэ удаагийн бас төсвийн тодтолоор оруулж ирэхэд энэ автозамын хөгжлийн газар онцгой анхаарах хэрэгтэй. Аль чиглэлд нь энэ скутер, мопед түрээсийн байгууллагууд явдیں۔ Бид бас иргэд аж ахуйн нэгж байгууллагад дэмжих жилийн хүрээнд тэднийг явуулах болцоог нь бий болгоно. Гэхдээ явган хүний зам дээр биш. Автозам дээр явуул. Автозам дээр явуулахад түрээсэлж байгаа иргэд яг тэр тэмдэглэсэн тэмдэглэгээр явах болцоог нь бид нар хангаж өгөх ёстой. 100% хийж чаддгүй бол бага тойроо хэсэг. 100% хийж чаддгүй бол яг одоо хамгийн их зорчилттой байгаа хэсгүүдэд бид нар одоо автозамын хэсгээр нь одоо зорчилт хийх боломжийг нь бас олгож өгөх юм зайлшгүй шаардлага байгаа шүү гэдэг бас энд онцолж зохон тэмдэглэе.